Монголбаяр залуу маань байна. За өстой шинэхэн бизнесийн санааг Монгол улсад хөгжүүлэхээр явж байгаа. За Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн гүйцэтгэх захирал. За өнөөдрийн энэ хилцүүлгээд бас сансрыг бид яаж Монголын нөхцөл байдал тэнд дундаа говийн бүсийн хөгжилтэй холбож яаж бизнес санааг хөгжүүлж болох вэ гэдэг дээр бас нэлээд өөрийнхөө тийм ээ үжил бодол хийж байгаа ажлынхаа туршлага цаашид бас яаж хамтарч болох вэ гэдэг талаар бас яриа өрнүүлэхээр байгаа. За дараагийн оролцогч маань Отхонбаяр дарга байна. За Дорнов аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга. За ингээд манай сүүлийн панелист манай Эрхтүүл доктор Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуулийн дэд профессор. За бид хоёр бол бас нэг сургуульд хамтлан ажилладаг. За ийм баг бол бүрдсэн. За тэгээд өнөөдрийн говийн бүсийн ялангуяа бизнесийн хөгжил энэ үүднээс ер нь бизнес эрхлэн гэдэг бол хөгжлийн загвар байдаг тийм ээ. Тэгэхээр би эхлээд стратегийн буюу нэлийн дээд түвшнээс нь эхлээд гад томоргоор докторт бол асуултаа тавья гэж бодож байна. Ер нь манай бүсийн хөгжлийн хүрээнд говийн бүсэд тавьж байгаа зорилго маань тийм ээ аж үйлдвэржүүл тэр дундаа уул уурхайн салбарын хөгжлийг бол нэлийн төлхөө харсан. За дээр нь говийн одоо унган байгаль өв соёлыг бас хослуулах ёстой аялал жуулчлалын маань чиглэлийн асуудал, байгаль хамгаалах асуудлууд тийм ээ. За тэгээд дээр нь бол нутгийн иргэд мал аж ахуй бас эрхэлж байгаа дийлэн хэсэг маань бас байгаа. Тэгэхээр энэ мал аж ахуй, газар тариалан, за байгаль орчны асуудал, за дээр нь уул уурхай гэсэн энэ томоохон одоо гол салбар тоглогчийн асуудлыг бид яаж нэгэн зэрэг энэ бизнесийн асуудал авч явах юм бэ? Бизнесийн гол стратеги нь яаж дэмжиж ажиллах ёстой байгаа энэ талаар та ихний одоо асуултыг тавья. Тэгээд та хэлцүүлгийн салхийг харуулж санал бодлоо солилцсон уу? За баярлалаа танд мөн хамтран оролцож байгаа панелистуудаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Маш том ерөнхий бөгөөд их чухал асуулт асуулаа. Зүгээр би өөрийнхөө хийж байгаа судалгаа ихтгэл үнэмшилтээр тулгуурлаж ярив. Ягаад гэвэл энэ асуудал бол яг нэг хүний үжил бодол төр мэдээж явахгүй олон чиглэлийн судалгаа, олон улсын дуршлага, Монголын онцлог гэд харгалзан үзэх ёстой олон зүйлүүд байгаа. Юуны өмнө Монгол улсын энэ бүсчилсэн хөгжлийн тойрог дотор говийн бүсийн онцлог гэж нэг юм өөрөө байгаа. Өгөгдөл нь байж ин байгаль цаг уурын нөхцөл, ус цаг уурын тэнд дасан зохицож байгаа хүмүүсүүдийн ажил амьдрал. За нөгөө талаас байгалийн шавхагддаг болон шавхагдшгүй баялагууд нь байж ин та сая уул уурхайн тухайн асуудал ярьлаа. За нөгөө талдаа одоо шилбэл өмнөгөө болон бусад газар бид динозавр гэл антропологийн бас түүх соёлын уул зурууд байж ин. Мөн одоо бид нар бол одоо Монгол тэмээчин жишээлбэл Монголыг одоо ЮНЕСКОгийн соёлын хувьд оруулсан тэр соёлын бүртгэл дотор одоо ингэ буулгах ёс заншилж гэдэг юм уу дэлхийд байхгүй гэсэн ийм ёс заншил зүйлүүд бас энэ бүс нутагт байж байна. Дээрээс нь энэ бүс нутаг дэх өөрсдийнх нь хүн амын амьдралын хэм маяг дэд бүтэц хүсэл тэмүүлэл гэдэг энэ олон зүйлүүд хоорондоо яаж нэгдэж уялдаж нийт говийн хөгжлийн бүсийг тодорхойлох вэ гэдэг зүйл бол том утгаараа бодох ёстой хаа гэж ингэж ойлгож байгаа. За ингээд үзэх юм бол миний хувьд бол нэг дараах зүйлүүдийн талаар анхаарах ёстой болов уу гэж. Нийт өнөөдөр бид энэ бүсчилсэн хөгжлийн талаар ялангуяа бизнес хөгжлийн асуудлуудыг ярихдаа биднэрт мэдээж хэрэг ямар нөөц боломж нөхцлүүд байна уу гэдгээс гадна манай зах зээл хань вэ гэдгийг аягүй сайн тулгуурлаж харах хэрэгтэй. Би олон дарга сайд нар хүмүүсүүд аялал жуулчлалыг жишээлбэл одоо хөгжлийг бидэнд тийм гоё уул эсвэл тийм үзүүлэх зүйлс байна гэж ингэж явж байгаа. Гэхдээ энийг хэн ямар мөнгөөр төлж хаана яаж үзэх чинь яаж энэ ч өөрөө бизнес болох юм бэ гэдэг тэр загвар нь хаана байгаа. Энийг хэн хөрөнгө оруулах юм? Тэнд нь ямар саад учраад байгаа? Орон нутгийн иргэд ямар ач холбогдолтойгоор оролцох юм? Бэлэн байгаа муу гэдэг ийм зүйлүүд бол зайлшгүй харгалзаж үзэх ёстой зүйл. Саяны одоо Монгол улсыг тэжээж байгаа стратегийн 3 том салбар говийн бүсэд төвлөрч байна. Уул уурхай,
шууд утгаараа Яманы ноолуур буюу одоо мал аж ахуй буюу ноолуурын экспорт, аюул жуулчлалын экспорт гэх. Энэ гурван одоо Монгол улсыг тэжээж байгаа мөнгө олж ирж байгаа гол энэ экспортын гурван үндсэн салбарын үндсэн нөөц нь өнөөдөр говьд байгаа. Тэгвэл энэ гурван нөөц өөрөө доктортой зарчмаар 10-аас 20 түүнээс олон жилээр үр ашигтайгаар зарцуулагдах үндсэн нөөцийн төлөвлөлтөнд зөв хийгдсэн юм уу гэсэн асуудал. Энэ бол юун дээр очдөг вэ гэхээр олон улсын зарчмуудыг харахаар газар төлөвлөлтийн асуудал, өөрөөр хэлбэл орон зайн төлөвлөлт гэж бид нэр ярьдаг. Газрын эдийн засгийн асуудал. Гэтэл бид нар зүгээр нэг улс төр эдийн засгийн критериэр баруун бус, зүүн бус, за өмнө одоо зүүн гурав болов уурхаа, баруун гурав болов одоо юу гэдгийг аюул жуулчлал эсвэл болгоно оруулаад ч гэдэг юм уу. Дорног болов одоо хятад руу явж байгаа учраас гээд ийм одоо бидний хүсэл мөрөөдөл яаж харж байгаагаас гадна олон улсын эдийн засаг зах зээл дээр энэ өөрөө ямар байр суурьтайгаар явах вэ гэдэг тэр капитал буюу одоо хэрэглэгчийн талаас нь тооцон бодох шаардлага зайлшгүй байгаа гэж нэгдүгээрт хэлэх гэсэн. Хоёрдугаарт цаашдаа уурхайн байгаль орчноор сүйтгэхэд говийн хүмүүсүүдийг бий болгодог ч гэдэг юм уу. Эсвэл аюул жуулчлал гэдэг нь дор боо юм авчирч ярьдаг. Аюул жуулчлалын тухай нарийн ярих юм бол амралт аюул жуулчлал гэдэг хүмүүсүүд чөлөө цагтай холбоотой нэг шал өөр сегмент байна. Гэтэл одоо тэнд очиж адал явдал тэний мөрөө унаад говийн онцгой газар руу явдаг нэг өөр чиглэл байна. Магадгүй говийн хүмүүсүүдийн ажил амьдрал тэмээч ахууруу соёл руугаа орсон бас нэг өөр байна. За одоо дорн говийн хэл орчмын энэ улсууд руу бий болгосон аюул жуулчлалаар дамжуулж одоо хот орон нутгаа сайжруулах шил өөр бага зүйлүүдийг зүгээр бөөнд нь яачаад аюул жуулчлалын одоо бизнесийг хөгжүүлнэ гэрн гэвэл энэ бол одоо маш дутагдaltaй байгаа юм аа. За төгсгөлд нь би одоо олон хүмүүс арих учраас нуршчих гэж магадгүй. Энд засаглал их чухал. Бизнес ямар засаглалын одоо орчинд өөрөө цэцгэлэх хэрэгтэй юм бэ? Хэд их төрлийн оролцоо авах юм уу? Аль аль төрлийн оролцоо авах юм? Хаана хувийн хөгжил орох юм үгүй? Сонгуулийн цикл тойрогт байх юм уу? Гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын хөрөнгө оруулалтын баталгаа нь юугаар бий болж ирэх юм? Ер нь бол бид бодох ёстой нэг чухал зүйл. Гэхдээ энд ярих зүйл биш байх. Тэр бол газрын нэмжлэлийн асуудал. Цаашдаа хувийн нэмжийн тухай энэ асуудлыг бол бусчилсан хөгжил заавал дэлгүүр болгож ярих хэрэгтэй. Хувийн нэмжийн баталгаажил тэрний эдийн засгийн эргэлтэнд орох асуудал. Ер нь том утгаараа энэ асуултыг базаж хэлэх юм бол уул уурхай, аюул жуулчлал, мал аж ахуйн салбарууд бол өөрөө маш тодорхой нөхцөл байдлыг газар орон зайн хувьд, технологийн хувьд, барьж байгаа стандартын хувьд тодорхой баталгаатай нөхцөл байдлыг гаргаж ирж хоорондоо бүгдээ өгөөж өгсөн амгалаар өөрийнх нь салбар хөгжсөн ийм нийлмэл мөртлөө бусдаа хөгжсөн ийм стратеги гаргах хэрэгтэй байдаг. Тийм учраас би нийт говийн хөгжлийн эдийн засаг бизнесийн стратеги гэдэг зүйлийг энэ говийн бишийн аймагуд цугаараа нийлж нэг том тийм чиглэл жанжин шугамыг гаргах ёстой. Ялангуяа энд ажиллаж байгаа бизнесийн компаниудын эрх шиг түүний оролцох тэр хэм хэмжээг болвол баталгаажуулж явах ёстой гэсэн ийм ерөнхий зөвлөлтийг хэлж байгаа юм. За баярлалаа. Тэгэхээр стратегийн бодлого ялангуяа стратегиэр дэмжинэ гэдэг нь юун дээр илүү анхаарах ёстой вэ гэдгийг ганц төмөр доктор манаас саналаа хэллээ. За цааш нь цэрэн админтай би асуулт тавиа. Тэгэхээр оюутлахоо компани маань үйл ажиллагаагаа явуулаад нэлээдгүй хугацаа олоо. За Монгол улс орон нутгийн хөгжилд бол нэлээдгүй одоо хувь нэмрийг оруулж яваа. Ялангуяа бизнесийг хөгжүүлэх, бизнесийг одоо хурдсгаж авч явахад бол өөрсдийн бас санал санаачлалыг гаргаж ажиллаж байгаа. Тэгэхээр өнгөрсөн хугацааныхаа туршлагаас хараад ер нь хувь нэмэр рүү оруулах явцад та бүхэнд бас гарсан ололт амжилт юу байна? Бас бэрхшээлтэй тулгамдсан зүйл бас юу байна уу те? Мөн цаашдаас яг энэ говийн бүсийн хэмжээнд аваад үзэхэд ямар бизнесийн боломжуудыг бас та бүхэн санал болгож болох вэ? Тэр тал дээр та санал байлгаж.
За баярлалаа. Өнөөдрийн хэлэлцүүлэгт урьж оруулсанд их баярлалаа. Бас нийт үзэгчтэй хамт орж байгаа панелистуудаа орой мэндийг хүргье. За ойлгоо компани бол Өмнөгов аймгийн Хамбог цумын нутагт үйл ажиллагаа явуулдаг. Одоо бол бид нар ингээ бүрэн хүчин чадлаараа ажиллахаар дэлхийн 4-т орох засгийн үйлдвэрлэл бий болохоор ингээ зориод явж байна. Тэгээ энэ хугацаанд бол хайгуулын үе шат, барилгын үе шат, за одоо ингээ уурхайн үе шат маань олборлолтын үе шат руугаа жигдрэх шатандаа ингээд ороод явж байна. Энэ бүх хугацаанд бол бид нар хамгийн түрүүнд бол өөрөөсөө үзүүлж байгаа байгаль нийгэм эдийн засгийн одоо нөлөөлөл юу вэ? Тэрийг ойлгох энэтэй дамжуулаад бид нар орон нутаг Монгол улсын хэмжээнд ямар эерэг одоо нөлөөллийг бий болгож болох вэ гэдэг дээр бол анхаарч ажиллаж ирсэн. Тэгээ энэ хугацаанд бол бид нар орон нутгийн одоо ханган нийлүүлэлт Монголд үйлдвэрлэе гэх одоо дотоодын бизнесүүд худалдаа авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр маш эрчимтэй ажилласан, тодорхой одоо үр дүнд хүрсэн шүлжээнүүдийг бол бий болгож чадсан гэж боддог. Бидэнтэй хамт зөвхөн уурхайн зохицлоор бий болохоос гадна Монгол улсын тодорхой одоо уурхайн ханган нийлүүлэлтийн бизнесийн бүтэц одоо туршлагажж бий болсон барилгын салбарууд маань ч бас хамт хөгжсөн гэж бид дотроо бодож явдаг. За одоо ингээд яг Монгол улсын маань өөрөө хөгжлийн үе шатаа урт богино дунд хугацаанд хараад за тэгээд дээр нь бүсчилсэн хөгжлийн одоо энэ үзэл баримтлалыг хөгжүүлэх гээд говийн бүсээ тодорхой болгоод энд ямар хүмүүс байхын, хэн оролцохын, юу хийхин, юунд зорихын гэд энэ бүхэн ингээд тодорхой олж байгааг хараад бол компани зүгээс маш баяртай байгаа. Тийм ч учраас өгтүүлээд бид нар бол компани дотроос бүсийн хөгжлийн юм жижигхэн баг бий болгоод судалгаа шинжилгээтэй, идэвхтэй одоо бизнесийн оролцогч байхаар хичээж ажиллаж байна. За бид бол ингээд Монгол улс маань тэр чигээр өөртөө харж байгаа. Бид ерөнхийдөө л нэг ганц салбараас хараат эдийн засгтаа яваад байна тий. Тэгэхээр энийгээ солонгоруулъя, бусад боломжуудаа хамт хөгжүүлъя гэж ингэж ярьж байгаа. Тэгээ энэ дээр бол бид бас яг санал нэг явж байгаа. Тийм үүднээс бол бүсийн эдийн засгийн хөгжлийн одоо стратеги боловсруулах гад судалгааны үндсэн ажлуудад ороо явж байна. Та түрүүнд дурдлаа. 2008 онд бидний хийж исэн Өмнөгов аймгийн хэмжээнд хийсэн суурь судалгаа бол бид нар ямар газар орон нутгт дээр үйл ажиллагаа явуулах гэдэг юм гэдгийг ойлгох үүднээс ямар нөлөө авчрах гэдэг юм гэдгийг ойлгох үүднээс хийжсэн. Одоо бол бид нар үндэсний хэмжээнд яаж ажиллах вэ те? Ямар одоо чиглэлүүд рүү бид хамтарч ажиллавал яаж тодорхой өөрчлөлтийг эерэг өөрчлөлтийг бий болгож чадах вэ гэдгээ одоо судлах ийм үе шатанда ороод явж байна. Тэгээд хүмүүс ер нь бүгдээрээ их сайн санаж байгаах. Манай 2009 онд Монгол Улсын засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээн дээр бол өмнгийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл гэдэг нэг ийм бүрэлдэхүүний тухай, бүтцийн тухай заасан байдаг. Тэгээ одоо бид нар бас энэ бүсчилсэн хөгжлийн үзэл баримталтайгаа хамт энэ бүтц маань их идэвхжиж ажиллах болов. Энэ маань одоо чиглэлийн яам, бодлогын газрууд те дээр нь одоо энэ бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бусад талууд бизнесийн одоо оролцоог нэгдсэн одоо зохион байгуулалтанд оруулсан нэг чиглэлд тодорхой үр дүнд зорж ажилласан ийм бүрэлдэхүүнийг бий олох байхаа гэж бид одоо хүлээж байгаа. Тэгэхээр тэр болгонд бол бид нар ойтлогоо маш нээлттэйгээр, идэвхтэйгээр хамтран ажиллахад бэлэн байгаа. За баярлалаа Цэрэн Найдмаа. Тэгэхээр яг сая Цэрэн Найдмын яриан дээр толгуурлаад ер нь эдийн засгийн төрөлжилт бол маш их чухал тийм ээ. Ялангуяа одоо говийн бүсийн хувьд бол хүн болгон эдийн засаг бизнесийг төсөөлөхдөө уул уурхаар л төсөөлж байгаа. Тэгэхээр би яг үргэлжлүүлээд инхтүүл судлаачаас тийм ээ, судлаач гэдэг маань болохоор би яг үж хэлээд байгаа гэхээр манай инхтүүл багш маань эдийн засгийн төрөлжилт кластераар бол нэлээд мэрэгсэн ийм хүн байгаа. Тийм болохоор яг өнөөдрийн говийн бүс нутгийг харахад тийм ээ, эдийн засгийн төрөлжилт салбаруудын ер нь хөгжлийн түвшин ямар байгаа вэ? Ямар кластер хөгжүүлэлт илүү чухал гэж бас та харж байна тийм ээ. Энэ талаар та саналаа хуваалцаач. За болормоо агш баярлалаа. Яг л одоо миний ярьдаг асуудлуудыг асууж байна. Тэгэхээр говийн бүсийг одоо ингээд төлөөлөөд говийн бүсийн одоо хөгжлийн бодлогыг яриа сууж байхдаа маш баяртай. Яагаад тэгэхээр Монгол улс 2001 онд бүсчилсэн хөгжлийн бодлогын үзэл баримтлалаа 2024 онд одоо шинчилж байна. Тэгээ дахин баталж байна. Тэгэхээр Монгол улсад байгаа одоо бүх бүсүүдээс хамгийн одоо эдийн засаг нийгмийн одоо тэр үзүүлэлтүүдийг одоо биелүүлэх боломжтой төрөлжилт байна уу, дагналт байна уу? Энийг гаргах боломжтой бүс нутаг бол манай говийн бүс яалччгүй байгаа. Яагаад тэгэхээр энэ одоо бид нэр МОИС-ийн одоо багш судлаачдын хүрээнд 2018 онд, 2021 онд одоо энэ бүсүүдийн эдийн засгийн бүсүүдийн төрөлжилт хэр байгаа, дагналт нь хэр байгаа гэдэг судалгаануудыг хийсэн. Тэгэхээр одоо
мега төслүүд хэрэгжиж байгаа гэдэг утгаараа Орхон уулан аймгийн Эрдэнэ тот байна. За Өмнө Говь аймагуд байна. Эндгээр бол эдийн засгийн хөрвүүлжилт 7-8 салбарт байна. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр тухайн салбарыг хөгжүүлэхэд тодорхой тооны аж ахуй нэгжүүд болон ажиллах хүчин байна гэдэг судалгаа юм л да. Тэгэхээр говийн бүсэд бол уул уурхайг дагсан холбоо хамааралтай барилгын салбарын хөгжил өндөр байна. Дэд бүтэц өндөр байна. За дээрээс нь боловсруулах үйлдвэрийн коэффициент маш их хурдтай өсөж байна. Тэгээд энэ эдийн засгийн нөгөө салбаруудаас гадна үнийгээ дагсан зам тээврийн салбар, банк санхүү даатгалын салбарыг манай энэ уул уурхайн том төслүүд авч явж байгаа гэдгийг нь одоо тооноосоо харагдаж байна л та. За тэгээд зөвхөн эдийн засгийн нөлөө гэхээсээ илүү нийгмийн салбар болох одоо боловсролын салбар байна, эрүүл мэндийн салбар бол одоо улсын хэмжээнд Өмнө Говь аймгийн хамаагүй өндөр байдаг. Энэний дараа бол Дорн Говь аймаг орж байгаа. Тэгэхээр энэ говийн салбарын эдийн засгийн төрөлжилт дотоодынхоо ажиллах хүчинтэй харьцуулаад харахад хамгийн өндөр байдаг. Харин юун дээр анхаарах вэ гэхээр нөгөө экспортын төрөлжилт гэдэг юм хоёр зүйл тусдаа шүү дээ. Тэгэхээр экспортын төрөлжилт бол яг уул уурхайн бүтээгдэхүүнүүд дээр л байгаа. Тэгэхээр өөр экспортын ямар салбарыг говийн бүсэд хөгжүүлэх болох вэ гэхээр одоо ганц төмөр докторыг хэлж байгаа ялчгүй аялал жуулчлалын салбар говийн бүсийн одоо хөгжүүлэх боломжтой салбаруудын нэг. Бид нэр харин одоо уул уурхай гэдэг бол нөгөө хүний ажлын байрыг их цөөхнөр үүсгдэг салбар. Бид нар харин бодлого төлөвлөлтийг хийхдээ хүмүүсийг ажилтай болгох одоо тэр аялал жуулчлал, мал аж ахуй гэдгийг яаж хамтруулан хоршуулж одоо ханган нийлүүлэлтээр хөгжүүлэх боломжтой вэ гэдэг зүйл бол бидний яг дотооддоо хийх гэрийн даалгавар юм аа л гэж ойлгож байна. За баярлалаа. За тэгэхээр өнөөдөр ийм боломж бол байна. Бас ийм бизнесийн үйл ажиллагаанууд бас явагдаж байна гэдгийг та бүхэн саяны эхний 3 хүнээс бас товч мэдээлэл авсан байх. Тэгэхээр би одоо Амгалан баяртай асуулт тавих гээд байна. Тэгэхээр Амгалан баяр битээр өглөө яг хилцүүлэг эхлэхээс өмнө би бас сансар судлалын хүн яагаад гинт энэ бүсийн хөгжил, бизнесийн хөгжил рүү гүгээд ороод ирвгээд өөрөө өчигдөр хүн бас бодоо суужсэн. Өнөө өглөө яг тэр асуултаа асуусан. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа Марс гаригийн судалгаа гэдэг маш том судалгааны баг дэлхийн нийтэд бол ажиллаж байгаа. За мөн бас Марс гаригт хүнийг амьдруулах, аялуулах, бүр ийм бизнес олгох ийм одоо үйл ажиллагаа ч гэсэн бол одоо эхэлчихсэн нэлээд тийм ээ одоо амжилт одоо явж байгаа гэж одоо бид бол сонсож байгаа, уншиж байгаа тийм ээ. Тэгэхээр яг энд Монголын талаас хувь нэмрүүлэх оруулах үүднээс манай Монголын сансар судалгаа хөгжүүлэлтийн төв маань ажиллаж байгаа. Тэгэхээр Амгалан баяр маань төвийнхээ үйл ажиллагааг товч танилцуулаад ер нь энэ Монголын говьд Марс гариг руу явах хүнийг бэлтгэх бааз байгуулах энэ төсөлт ажлыг эхлүүлээ явж байгаа хүний хувьд эхлээд бас төслийнхаа талаар товч танилцуулга хийгээд дараа нь асуулт руугаа нарийн орё гэж бодож байна. За баярлалаа. За тийм асуулт үргэлж гардаг. 2019 оноос хойш одоо ингээ Монголын говьд Марс гариг явах хүмүүсийг бэлдэх бааз байгуулах. Дээрэс нь энэ Марсын судалгааны дундын цэгийг Монголд байгуулах талаар ингээд санаачлага яваад эхлэхэд олон хүн гайхдаг. Яагаад энэ Монголтой холбогдож байгаа юм? Тэгээ яагаад говьтой холбогдож байгаа гэж. Марс гариг бол өөрөө хүйтэн цүл гариг, монголоор улаан нүдэн гэж нэрлэдэг. Улаан элсэн ийм цүл хүйтэн гариг. Дунджаар хасах 63 градустай. Тэгэхээр дэлхий дээр байгаа элсэн цүл мөртлөө хамгийн хүйтэн температуртай байдаг одоо цүл бол Монголын говь байгаа. Хасах 40 хүртэл хүрдэг. Тэгээд илүү одоо бусад цүлийг бодвол илүү улаан өнгөтэй тийм. Тэгээд бус нь бол ийм цайвар шаргал өнгөтэй байдаг бол ийм улаан өнгөтэй. Тийм бидний байгалийн өгөгдөл биднэрт энэ шинжлэх ухааны төсөлд оролцох боломж олгож байгаа. Бид нар бол шинжлэх ухаан эдийн засгийн хувьд бол хоцорч явж байгаа. Тэр бол одоо үнэн. Гэхдээ бидний байгалийн онцлог биднэрт энэ хүн төрөлхтний томоохон мөрөөдлийг биелүүлэх тэр давуу боломжийг олгож байгаа. За энэ бол одоо бидний зөвхөн яриад байгаа зүйл биш. Бид нар IMEWEG буюу International Mars Exploration Working Group гэж дэлхийн 32 орн одоо сансрын маш хөгжилтэй 31 орн шүү. 31 орн орсон. Ганц л хөгжил дорой орн байгаа нь Монгол улс орсон. Бус 31 орн дандаа сансрын агентлагууд буюу төрийн томоохон одоо бодлогын байгууллагууд орсон бол ганцхан төрийн бус байгууллага гишүүнээр хэлсэн бас Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв бай. 22 онд доктор Зубер гэж одоо Марсын судалгааны нэрт эрдэмтэн Монголд ирээд шадар сайттай, боловсролын яамны сайттай, байгаль орчны яамны сайттай, ерөнхий сайттай ингээ уулзаа явсан.
За энэ хүртэл бол Монголын засгийн газар бол бүрэн итгээгүй энэ санаанд. За ингээд дэлхийн нэртэй эрдэмтэн Монголд ирээд Монголын говь бол энэ одоо төслийг хэрэгжүүлэхэд хамгийн боломжтой газар гэдээ ингээд судалгаагаа танилцуулан явсны дараа Монголын засгийн газар дээр одоо энэ төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлыг судлах ажлын хэсэг байгуулагдаад ингээд 2 жил одоо эрх зүйн орчныг нь бүрдүүлэх чиглэлээр ингээд ажиллаа явж байгаа. Өөрөөр хэлбэл одоо манай хийж байгаа ажил бол Монголын говийн одоо сая ган төмөр профессор хэлсэн Монголын говийн энэ онцлог бид нар өөрснөө бас ойлгохоос гадна нөгөөдөг чинь хүн төрөлхтөнд хэрэгтэй байх хэвээр үнцийг өгдөг байх ёстой. Тэрнээс бид нар гоё гэж итгэхээс гадна тий. Тэгээ ингээд шинжлэх ухааныхын байгууллагуудтай хамтраад Монголын говь болвол энэ Марсын судалгаанд үнэхээр их ач холбогдолтой шинжлэх ухааны ач холбогдолтой байгааг нь олж нээгээд илрүүлээд ингээд ажиллаа явж байгаа. Тэгэхээр хөгжил одоо энэ говийн бүсийн хөгжилд яагаад энэ сансар судал ингээд холбоотой боллоод байгаа вэ гэхлээр нэгдүгээр бид нар тэр онцлог нь байна. Хоёрдугаарт биднэрт энэ геополитикийн давуу тал байна бас. Бид нар энэ хоёр хөштөгөө одоо хилийн маргаан байхгүй стратегийн түншлэлтэй. Тэгээд дээрс нь цөмийн зэвсэггүй, зэвсэглэр хөөцөлдгүй энэ бүс нутагчин өөрөө шинжлэх ухааны хамтын судалгаа хийхэд ач холбогдолтой зөвлөж байна. Өөрөөр хэлбэл бусад хөгжингүй орнууд чинь бүгдөө хилийн маргаан, худалдааны маргаан гэдэг ингээд бие биенийн зэвсэгт мөргөлдөөтэй болоод байна шүү дээ. Тэгэхээр хамтдаа ийм өндөр хэмжээний судалгаа шинжилгээ хийхэд тэгээд дээрээс нь бид нар ч өөрсдөө технологийн хулгайч ус биш. Яг тэгэхээр өрсөлдөгч ус биш учраас бид нар дээр янз бүрийн хамтраад хийхэд бид нар өөрснөө технологийн өрсөлдөгч ус болохгүй байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ хамтын цэг байх боломжтой гэдгийг нь бас бусад улсууд мэдж. Тиймч учраас тэр МВ буюу дэлхийн том сансрын агентлагуудын удирдлагууд байдаг 31 одоо супер улсууд тийм хөгжсөн супер улсууд байгаа газар яагаад Монголыг тоож гишүүнээр илсүүлсэн байгаа вэ гэхлээр энэ бидний говь бол одоо давтагдчихгүй давуу тал болчиход байна. Та бүхэн МВ гэж сайт руу ороод үзэхээр Монголын газрын зураг дээр одоо бид нэр өөрийн гэсэн цэгээ зооцсон ингээд ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл ийм ажил одоо хийгээд энэ говийн бүстэй холбогдож явж байгаа. За баярлалаа. Үнэхээр сонирхолтой. За тэгээд дараа нь яг үргэлжлүүлээд би асуухтаа илүү тодорхой буюу яг энэ төсөл Монгол улсад хэрэгжснээр бас ямар ач холбогдолтой юм магадгүй бид бас ямар давуу тал эдэлж болох юм гэдэг талаас санал солилцож болох. За одоо Отхон баяр давда асуултаа тавья. Тэгэхээр худалдаа аж үйлдвэрийн танхим бол бизнесийн хөгжилд маш чухал үүрэгтэй ийм байгууллага бол байгаа. За нэг талаасаа зүгээр би хувь судлаачийн хувьд харахад юу гэхээр яг төр хувийн хөвшлийг холбож байгаа бас гүүр нь олд юм болов гэж бол хардаг. Тэгэхээр орон нутгийн хувьд яг худалдаа аж үйлдвэрийнхаа танхимын үйл ажиллагааг та бас нэг товчхон танилцуулаад гол нь бизнесийг дэмжих чиглэлд танай байгууллагын зүгээс бас юу хийж байгаа вэ гэдгийг эхлээд ярилцъя. За би Дорногов аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхимыг 2018 оноос удирдах байгаа. Таны хэлсэнчлэн төр хувийн хвшлийн хоорондын гүүр болон ажилдаг. Дорногов аймаг худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлага болон Дорногов аймгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр Дорноговд үйлдвэрлэл өгсөн шинээр одоо цогц үйлчлэгээний төв бий болгосон. Тэгэхээр бизнес эрхлэгчтэй дэмжих хамгийн гол чиг үүрэг нь одооны Монголд хэрэглэгдэж байгаа тогтолцоонуудыг өөрчлөх. Тэр одоо банкны тогтолцоо гэдэг юм уу, трейн тогтолцоо гэдэг юм уу, нийгмийн дадлалын тогтолцоо гэдэг юм уу, энэ тогтолцоонуудыг дээшээ уламжлаад төв болон одоо засгийн газрын их хуралд хүргэж ажиллах энэ тогтолцоог өөрчлөхийн төлөө говь биш бүр 21 аймгаараа нэгдэж ажиллах ийм л одоо юутай явж байгаа, чиг зорилготой явж байгаа. За товчхон хариулт өгсөнд баярлалаа. За одоо хоёр дахь асуултаа. За ер нь 2 ба 3 бас хамтруулаад асуучих. Ягаад гэхээр бас нөө цаг биднэрт бас нэлээд шахуу байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр ган төмөр доктортой асуултаа тавья. За ер нь стратегийн гээд томоохон бодлогын өнцгөөс харахаас гадна бид нар бас яг микро төвшөнд ер нь бол аливаа улс орны хувьд эдийн засгийг дэмжихэд эдийн засагт одоо хамгийн чухал хувь нэмэр оруулдаг хэсэг маань бол жижиг дунд үйлдвэрлэл байдаг. Тэгэхээр ер нь говийн бүсийн хувьд жижиг дунд үйлдвэрлэл мал аж ахуй эрхэлж байгаа энэ мал аж ахуйн бизнес маань өөрөө ямар загвараар хөгжүүл бизнесийн загвар гэдэг бол ер нь бизнесийн үйл ажиллагаанд хамгийн чухал үүрэгтэй зүйл. Тэгэхээр энэ талаас нь та өөрийнхөө саналыг хэлээч. Тэгээ мөн бас би бас таны өмнө нь тантай уцаар ярихдаа яжсан говийн бүсэд бас нэлээдгүй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан. За төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх явцад гарсан ололт амжилт гэхээсээ илүүтэй бас яагаад
тэр төслүүд сайн хэрэгжихгүй байсан юм бэ? Яг асуудал нь юу байсан? Энийг өнөөдрийн энэ говийн бүсийн хөгжил, ер нь Монгол улсын хэмжээний бүсийн хөгжлийн асуудлыг ярихдаа бас туршлага олгоод аваач ээ, тийм ээ, сургамж одож хараач ээ гэдэг үднээс та бас юу хэлмээр вэ? За, баярлалаа сагаа асуул. Юуны өмнө би нэг зүйлийг хүмүүс үзэж байгаа бол цохож хэлмээр байгаа. Говийн бүсийн бизнесийн хөгжил гэдэг бол их онцгой зүйл. Энэ бол зүгээр хангаа юм уу, хот газар хөгжил ярих байгаа зүйл биш. Маш эмзэг, маш өвөрмөц, маш одоо онцгой содон зөвхөн байгаль цагуурын орчлт төсөөч биш. Ер нь цаашдын доктортой хөгжил, говьд амьдарч байгаа хүмүүсүүдийн аз жаргал, дэлхийн глобал хөгжлийн хувьд аваад үзэхэд тийм учраас миний үндсэн үзэл баримтал бол юу гэдэг вэ гэхээр говийн бүсэд уул уурхай, ил жуулчил, жижиг дунд үйлдвэрлэл бүгд явж болно. Маш тодорхой зохион байгуулалт. Хажууд нь дандаа ногоон хөгжил буюу ногоон эдийн засгийг бүр бодлогоор дэмжиж явах тийм төрийн тохируулга хэрэгтэй байдаг. Маш хэмжиг одоо зөвхөн усны тухайн асуудал ярихад та бүхэн боддоо аялал жуулчлал хөгжүүлж ийн гэдэг говийн тэр зүйлэг газар зүгээр ханаа газар байгаа юм шиг өдөрт 3 удаа усанд ордог жуулчныг авчираад нэг 100 $100 тавьдаг ийм аялал жуулчлал ийм бизнесийн загвар биш юм аа. Энэ буруу байгаамаа. Хоёрдугаарт ер нь бид нар вижн өөрсдийнхөө төсөөллийг ойлгох хэрэгтэй. Сая би өмнөх юг сонсож байгаа. Жишээ нь замын үеийн дараа бол ирээн шиг болох ёстой гэж ярьж байна. Хэрвээ замын үеийн хөгжлийг ирээнээр зургалж харж байгаа бол одоо яриад ах юм байхгүй. Миний ойлгож байгаа бол замын үе бол шал өөр, харин ч ирээнээсээ өөр болох ёстой. Тэгжээж өрсөлдөх чадвар үйл ажиллагааны явах ёстой гэсэн ийм зарчмын байр суурьтай байгаа. Гуравдугаар гэх юм бол ер нь хэрвээ бид нэр яг таны асуусан шиг энэ хөгжлийг хийхэд хоёр төвшөнд бизнесийн үйл ажиллагаа явагдах байх гэж манай багш нар одоо та бүхэн бас дэмжих болов гэж найдаж байгаа. Нэг нь бол энэ том хэмжээний хөрөнгө оруулалтууд нийт говийн бүсийн бизнес хөрөнгө оруулалтын санч гэдэг юм уу бүр дэлхийн одоо хөгжлийн бүс рүү оруулж ирж тавьсан stock exchange хөрөнгөний биржлийг оруулсан олон улсын том хөрөнгө оруулагчныг татсан тийм модель байх хэрэгтэй. Энэ бол заавал явж явах хэрэгтэй. Тэний ард дэд бүтц, эрчим хүч, ус, шин технологи гэдэг энэ гол барьж явах хэрэгтэй зүйлүүдээ хийж явах хэрэгтэй зүйл. Нөгөөх нь үндэсний хэмжээнд энэ ангуудын төвшөнд ер нь энэ яг газар дээрх тэр мал аж ахуй өгөгдөл дээр суурсан орон нутгийн иргэнд яг үр ашигтай байдаг тэр загварууд. Би ганцхан жишээ хэлье. Мал аж ахуй дээр өнөөдөр явж байгаа загваруудын нэг нь change дээр тулгуурласан. Жишээлх юм бол одоо малын сүүний одоо арьс шир ноосны олоорын энэ change-ийн загвар өнөөдрийн шинэ инновац технологи компьютер захин хэрэглээнд яаж өөрчлөгдөх. Энэ ерөөсөө яг тэр хуучнаараа аймаг дээрх нэг change, сум дээрх нэг change тэгээд малчин руу явдаг хэлбэртэй байх юм уу? Эсвэл энэ шал өөр бодлого явах юм уу? Энэ бодлогыг гаргаж ирэхээр төрөө стандарт төр өртгийн сүлжээнд дээд юм нэмээд байдаг байхгүй. Жишээл хөдөө аж ахуйн биржийг томсгох ч гэх шиг. Уул нь бол илүү доод суурилгаа тэр малчин орон нутгийн иргэний өөрийн сонголтыг өрсөлдөх чадварыг бий болгоход чиглэсэн өртгийн сүлжээний загварыг гаргах хэрэгтэй. Хоёрдугаар энэ малчин өргөх малчин эдийн засгийн загвар гэж юу вэ? Жишээлбэл 5 солонгийн өнгөтэй мал аж ахуй, цагаан эдээ, сүү одоо цагаан эдээ, арьс шир, аялал жуулчлал гэсэн энэ 5 зүйл бол аялал жуулчлал бол малчинд очиход зөвхөн малтай, цагаан эдээтэй, ёс заншилтай айлтал очно өгөхөөс биш тийм юм тасарсан айлд бол ямар ч жуулч очих сонирхолгүй байдаг. Тэгэхээр энэ 5 салбарын дундын change гэж яриад байгаа тэр өртгийн сүлжээнд ажиллаад байгаа хэлбэрийг нэгтгэх боломж байна. Энд сумын одоо дэлгүүрүүд сумын үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд бизнес эрхлэгч нар дундаас нь оруулж хамтын маркетингийн загварыг зурх газар дээр хийх энэ инновац, энэ захиалгын систем, энэ зүйлийг заавалжгүй манад одоо жишээлбэл манай энэ технологийн залуучууд ч гэсэн хийж гаргаж ирэх ёстой болох байгаа даа. Өөрөөр хэлбэл
тэнд байгаа бензин колонкийн нэг бизнес эрхлэгч тэнд одоо жижиг дунд үйлдвэрлэж хийж байгаа нэг дэлгүүр тэр мал аж ахуй сүм ченж хийж байгаа зүйл нэг бүлэг дурсгалын хүн аялал жуулчлалын хүн энэ тавын дунд Өмнө аймгийн болгон гэдэг сумыг нэг брэндэн доороос бие биелүүгээ үр ашигтай барилгыг дэлхийн рүү гаргах тэр загварыг бол бид нар богино боловсруулсан. За төгсгөлтөн ганцхан зүйл хэлэхэд зөвхөн ковидоос хойш миний дөрвөн одоо жишээлбэл эдийн засаг бизнесийн төсөл дээр ажил. Дэлхийн банк, нийгмийн хамтран ажиллагааны хөтөлбөр, Японы JICA хөтөлбөр бүгдээрээ Монголын эдийн засаг тэгэхээр фокус болгож байгаа газар нь дандаа говийн бүс. Айгуу сонирхолтой би зөвхөн JICA хэлэхэд 1999 онд одоо тэрийг ингээд бас мастер төлөвлөгөө гэж хийжсэн. Тэгээ одоо сая 2022 онд хийлээ. Японы судлаачтай бидний хамтарч орж ажилласан. Говийн 3 аймаг энд байгаа аймаг бүгдээрээ орсон. Тэгтэл тэр 99 онд зөвлөсөн 10 хэдэн зөвлөгөөнүүдийнх нь ерөөсө 4-5хан л хэрэгжсэн. Бос нь ерөөсө байдаггүй юм байна. Тэгээ ингээд нарийн шинжилгээг нь аваад үзэхээр юу юм гэхээр ер нь цаашдаа хөдөө орон нутагт ямар хөгжил, ямар бизнес эрхийг гадны экспертүүдийн зөвлөгөө, төрийн барьж байгаа бодлого, орон нутгийн иргэдийн өөрсдийн амьдралын дуршлаг 3-ын дунд яаж хэрэгжүүлэх вэ гэдгээ харахгүй болвол энэ бүхэн болвол бас бодит амьдрал дээр хэрэгжих нь өөр үд юм байна гэдэг зүйл нь бол харагдсан. Тийм учраас би зүгээр хэлэхэд олон улсын ийм мэдлэг чадвартай институт газрууд бараг миний мэдхээр 5-6 судалгаа хийсэн. Одоо энэ амьдрал дээр энэ аймагуудын хөгжлийн бодлогот, бүсчилсэн бодлогот яаж тусч байгаа вэ гэдэг бол бас л яриул бас их төвөгтэй зүйл болно. За баярлалаа. За тэгэхээр үнэхээр бизнесийн загвараа өөрчлөхгүй болохгүй нийгэм цаг үе ирсэн гэдгийг хэн бүхэн мэдж байгаа. Өглөө ч гэсэн бид нар илтгэхэд бусад хилцүүлгээс сонсож байхад үнэхээр бизнесийн хэлбэр өнөөдрийнхөөрөө яваад байх юм уу? Эсвэл орчин үетэйгээ хөл нийлээд бид нар явах юм уу? Ялангуяа байгаль цагуурын өөрчлөлттэйгээ дасан зогтсон. За мөн бас ногоон эдийн засаг цагуурын өөрчлөлт маань биднээс гарцаагүй ногоон эдийн засаг, ногоон бизнес гэдгийг шаардж байгаа. Тэгэхээр бизнес эрхлэгчид маань ч гэсэн өөрсдийнхөө энэ хандлагыг өөрчлөх, тийм ээ хэлбэрээ өөрчлөх, хөгжүүлэлтээ өөрчлөх цаг болжээ гэдгийг олоод сая Гантөмөр докторын ярианаас та бүхэн бас сонсон байх. Дээр нас нэмэт хэлэхэд ер нь судалгаа гэдэг бол айгүй чухал байдаг, тийм ээ. Би одоо яг нөгөө судлаач хүний хувьд бол ер нь бизнес эрхлэлд ямарваа нэгэн үйл ажиллагаа, за бодлогын төвшөнд ч гэсэн судалгаагүйгээр хий хоосон популист амлалт болоод хувирал дуусчдаг. Тэгэхээр судалгаа хөгжүүлэлтээр бүгдээрээ бас анхаарах ёстой шүү гэдгийг бас Гантөмөр докторын сургамжаас бас бүгдээрээ бас сонсон байхаа гэж бодож байна. Тэгээд Гантөмөргөн ярьсан дээр Хотонбаяр дар дээр би яг саналаа тавих гэдэг. Юу гэхээр түрүү яг мал аж ахуй ялангуяа малчтын тэр үйл ажиллагааг яаж бизнес болж хувиргах тал дээр нэлээд бас асуудал ярьсан. Тэгэхээр та бас яг орон нутгийн хувьд яг бизнес үйл ажиллагааг дэмжихдээ малчтын энэ ажил хөдөлмөр эрхлэлтийн асуудал, малчтын энэ бизнесийг яаж одоо жинхэнэ бизнес энэ шинэ стандартад нийцүүлсэн байдлаар авч явж болох юм бэ гэдэг дээр та өөрийнхөө саналыг хэлээч. Хоёрын ярианы үндсэн дээр үнэхээр малчтаа санал болгох шинэ бизнес бас байгаа. Тэр нь манай Монголын одоо уламжлалт аргаараа малаа маллах биш жоохон өөрчлөе гэдэг шүү дээ, тийм үү? Одоо яах юм? Хэдүүлээ 7 сард хус ухнаа тавиад 10 сард 9 сард төлөвлүүлээ. Одоо дэлхийн зах зээл дээр би өөрөө махны бизнес эргэлдэх байхгүй юу? Дэлхийн зах зээл дээр хүн амын хэрглэж байгаа махны хэрэгцээ дээдлийнхэн сар нь 1.6 сар гэж байгаа. Урга шүү дээ, урга төлөг. Тэгэхээр энэ стандартаа тааруулаад Монгол маань энэ махыг гэхдээ одоо бас тийм эрчимдсэн мал аж ахуй биш шүү дээ. 1 сард малаа төлөвлүүлээд тэгээд 8 сар 9 сар гэхэд хурган боождсон. Одоо хятад хурганы үн баг Монгол мөнгөөр 300-400 мянган төгрөг шүү дээ. 90-ны үнээр борлуулна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ шин санаануудыг малчт маань аваасаа энэ яг мал амгалгаанд нь бас тийм эрчимсэн рүүгээ орохгүй өвлөг төлөвлөхөд нэг хург ишигнийхэн шилбэг хөлдөөчихгүй нэг дулаан пунцтэй тэрийн төрөөс одоо нөгөө малчин зээл гэ сая одоо юу явууллаа штэ тэрнээс нь сайхан хоршоо болгоод ингээд явах юм бол малчин бизнес бас боломж гоё боломжууд харагдаж байгаа. За
За баярлалаа. За яг энэ бизнес хөгжүүлэлт дээр үргэлжлүүлээд би яг инхтол доктортой за өглөө бас үндсэн хэлцэл дээрээс мега төслүүдийн асуудал нэлээд чухлаар ярьж байгаа. За ирэх төлөвлөгөөнүүдэд бол тусгагдсан явж байгаа. 14 төслийн тодорхой хэсэг нь яг говийн бүсэд бол хэрэгжгээр байгаа. Тэгэхээр таны бодлоор мега төслүүдийн үйл ажиллагааг яг орон нутгийн хөгжилтэй уялдуулах асуудлыг та юу гэж харж байна? За дээр нь бид нар би болоос өөрөө яг эдийн засаг хүн ам судлаач, хүн амын эдийн засаг талын судлаач хүн. Ингээд харахаар том эдийн засаг бизнесийнхаа мега төслүүдийг ярихдаа хүнээ орхигдуулцдаг. Хүний хөгжлийн асуудал бол маш чухал асуудал бол байдаг. Тэгэхээр та бас яг хүний хөгжлийн асуудлыг энэ мега төслүүдтэй бас уялдуулаад авч үзвэл юун дээр анхаарах ёстой вэ гэдэг дээр саналаа аваалцаач. За говийн бүсийг харахаар бид нар энэ баялаг гэдэг зүйл хөдөө аж ахуйн баялагч байна. Уул уурхай хүнд аж дүүл дээр баялагчч байна. Тэрийг бид нэр хизээ яаж нөөц болгож яг эдийн засгийн эргэлтэнд оруулах вэ гэдэг бол бас чухал асуудлуудын нэг л дээ. Тэгэхээр баялаг нөөц гэдэг хоёр бол хоорондоо ялгаатай ойлголтууд. За тэгээд говийн бүсэд бол мега төслүүд хэрэгжих боломж зөндөө байгаа. За тэгээд энэ дээр бид нар юуг анзаарах хэрэгтэй вэ гэвэл жишээлбэл оюу толгой төсөл маань одоо хэрэгжиж эхлээд 10 гаруй жил болчлоо. Бүтээн байгуулалтын үеэсээ олборлолтын үеэр лүгээ шилжсэн. Тэгэхээр энэ бол яг жинхэнэ өөрийнхөө үндсэн ажиллаа хийж эхэлсэн гэсэн үг. Дараагийн мега төслийг бид нэр хэрэгжүүлж одоо ингэж эхлүүлснээрээ бүтээн байгуулалтын үеийн шин төсөлтэй болно. Энэ нь тэр чинь нөгөө барилга, дээд бүтэц, бусад салбаруудын ханган нийлүүлэлтийн одоо хөрөнгө оруулалт хамгийн өндөр байдаг үеийг нь ашиглаад юун төлөө нөгөө оюу толгойдоос бид нэ зөндөө юм суралцлаа. Тэгэхээр нөгөө ханган нийлүүлэлт, орон нутгийн ханган нийлүүлэлтээ бид нэр одоо хэдэн хувь байх юм тэ үндэсний одоо худалдаа авалт нь хэд байх вэ? Гадаадын худалдаа авалт нь хэд байх вэ гэдгийг яг тэр нөгөө мега төслийг хэрэгжүүлж байгаа байгууллагуудтайгаа гэрээг бид нэр хийх сургамжийг бас зөндөө авчлаа. За дараа нь бас юг бодох вэ гэхээр мега төсөл гэхээр нөгөө энэ бол үндэсний хэмжээнд нөлөөлж идэг, орон нутгийн хэмжээнд ингээд нөлөөлж идэг, нөлөөлөл нь маш хүндэр. Уул уурхайн төсөл өөрөө бол ажлын байр үүсгдэг гэдгээрээ ерөнхийдөө арай сул талтай байдаг боловч бусад нөгөө дам нөлөөлж байгаа салбаруудынхаа өсөлтөөр хүнийхээ хөгжлийг дэмжиж явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр хүний хөгжүүлгээ тэгэнгүүт чинь бид нар ерөөсөө үүсгэж байгаа ажлын байр тэгээд нөгөө дундад цалингийн өсөлт гэдэг бол маш чухал үзүүлэлт энэ орон нутгуудад байдаг л да. Тэгэхээр энэ мега төслүүдийг нэг ялангуяа уул уурхайтай холбоотой дараагийн одоо том салбар бол эрчим хүчний салбарын төслүүд байгаа тийм. Тэгэхээр энэ төслүүдийг хөгжүүлэхэд гадны хөрөнгө оруулалт бүр зайлшгүй хэрэгтэй. Тийм болохоор бид нэр одоо хойд улс хөршүүд байна, 3 дахь хөршүүд байна. Энэтэй нөгөө гадны хөрөнгө хөрөнгө оруулалтыг таатах бизнесийн болон бодлогын улс төрийн маш одоо тогтвортой орчин биднэрт хэрэгтэй. За тэрнийгээ татсныхаа дараа бол тий дотроо аль салбаруудыг холбоо хамааралтай хөгжүүлэх вэ? Энэ экспортын төсөл юм уу? Эсвэл үндэсний төсөл юм уу гэдгээ ялгаж салгаад говьд амьдарч байгаа хүмүүсийнхээ одоо нэг ажлын байр үүсгэх хатгалах боломжийг нь үзэх хэрэгтэй л дээ. Тэгэхээр энэ бол уул уурхай хүнд үйлдвэрийн төсөл чинь тусдаа. Одоо бидний яриад байгаа мал аж ахуй болон аялал жуулчлал гэдэг бол илүү нөгөө одоо байгаагаар нь биш илүү мэдлэг шингээсэн, технологи шингээсэн нөгөө өртөг шийдсэн бизнес болгож хөгжүүлэхгүй болвол одоо байгаа мал чинь одоо нэмэн өртөг үүсэхгүй байгаад байна мал аж ахуй одоо аялал жуулчлал ч гэсэн муу адилхан. Тийм болохоор энэ том төслүүдээс орж ирсэн хөрөнгө оруулалтыг дунд хугацаа болон урт хугацаанд мал аж ахуй аялал жуулчлалыг яаж хослуулах вэ гэдэг бол илүү чухал юм болов уу гэж бодож байна. Яг тэгэхээр энэ бүх төслүүдийг хөдөлгөх одоо бидний одоо хүний тооч гэсэн хүрэхгүй шүү дээ. Бүсчилсэн хөгжил дээр юуг анхаарах вэ гэхээр одоо бүсчилсэн хөгжлийн одоо нөгөө хөтөлбөрийг харахаар ер нь дээрээс доошоо чиглэлтэй яваад байна. Тэгэхээр бид нар нэгэнт нөгөө бизнесийн хөгжил гэж байгаа хилцүүлэг дээр сууж байгаа хүнийд юу гэж хэлмээр юм гэхээр дэд бүтэц болон одоо нөгөө юм газар нутгийн хол ойр байршилтай хамааралтай зардлыг нэмэгдүүлж байгаа хэсэг дээр нь төр анхаарах хэрэгтэй боловч яг тэр бизнесийн хөгжлийг авч явж байгаа зүйлүүд нь бол хувийн хэвшил байх юм аа. Тэгэхээр хувийн хэвшлийг жишээлбэл говьд ийм үйлдвэрлэх хэрэгтэй, баруун бүсэд ийм үйлдвэрлэх хэрэгтэй гэдэг ингээд бүтээгдэхүүний жагсаалт гаргаад одоо дээр үеийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн
засаг шиг явах нь бол бас их буруу юм а. Энэ дээр бол хувийн хөвшлийн нөгөө эрэлт нийлэл зах зээлийнх нь хэмжээгээр одоо энийг бид нэр төлөвлөхгүй бол бүх ямыг ингээд тэдэн аж ахуйн тэдэн юм үйлдвэрлэн гэдгээр бас төлөвлөх нь бол бас учир дутагдaltaй. За баярлалаа. За эргээд Амгалан баярынхаа төсөл рүү оръё. За үнэхээр сонирхолтой төсөл гэж харагдаад байгаа. Би бол их эргэлзээд байгаа. Яагаад эргэлзээд байгаа вэ гэхээр ер нь энэ говийг нэрээ эдийн засгийн эргэлтэнд оруулж болох юм уу? Ялангуяа энэ сансар судлал тийм ээ. Одоо сансрыг эзэмших гэдэг дээр илүү бид нар хувь нэмэр оруулах гэж байна л да Монгол улсын хувьд. Тэгэхээр яг энэ төслөөр дамжуулаад говийг хэрхэн эдийн засгийн тийм ээ одоо үн цэнтэй болгох вэ? Ер нь говь гэдэг маань өөрөө ямар үн цэнтэй бүтээгдэхүүн болж чадаж байгаа юм бэ? Та юу гэж харж байгаа энэ талаар та саналаа олчаад. За тийм тантай санал нэг байна. Ер нь хит том юм ярихдаа буцаад тэр эдийн засгийн үр өгөөж тэгээд яг энэ хөрсөндөө буух эдрийг бид нар тооцоолох хэрэгтэй. Нэгдүгээрт, хоёрдугаарт бид нар таны хэлдгээр хандлага өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нар ингээ мэдлэгийн эдийн засаг руу дэлхий шилжиж байхад бид нар нөгөө хуучин эдийн засгийн дүрмүүдээ бодоод тэрүүгээрээ тоглоомын дүрмээр тоглох гэж болохгүй болчиход ийм байна. За одоо бол яг дэлхий дээр гол нөгөө эргэлдэж байгаа хит хитэн салбар байна. Нэг нь технологи. Тэгээд тэр тусмаа сүүлийн судалгаагаар жишээ нь 22 онд сансрын аялал жуулчлалын салбарт $1 тэрбум эргэлдэж исэн бол 30 онд энэ $18 тэрбум болох прогнозтой байгаа. За ингээд тэгээд дээрэс нь сансрын дид бүтэц гэдэг цоошин салбар гараад ингээд өөрөөр аж үйлдвэрийн хувьсгал чинь дид бүтцийнхаа хөгжилтэй хамт явж байгаа шнэ. Тэгэхээр шинэ аж үйлдвэрийн хувьсгал чинь сансартай холбоотой болох гэдэг байхгүй. Тэгэхээр бид нар энэ дараагийн аж үйлдвэрийн хувьсгалтай зэрэгцэж явах үгүй юу гэдэг чинь нэгдүгээрт энэтэй холбоотой болж байгаа. Хоёрдугаарт нөгөө доктортой хөгжил, цагуурын өөрчлөлт, энэ уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицсон одоо тийм бизнесүүд ямар инновацууд байх вэ гэдэг дараагийн асуудал гарч ирж байгаа. Тэ? Тэгээд энэ хоёр өөрөө энэ салбартай яг ингээ холбогдчихж байгаа юм л да. За нэгдүгürt сансын салбарын одоо эдийн засгийн өсөлт бол угаасаа маш өндөр явж байгаа. Бид нар тэнд оролцох чадвар сайн. Гэхдээ бид нар тийм боломж байна. Нөгөөх нь болохоор энэ дэлхийг хэрхэн хайрлах юм, яаж одоо байгаагаар нь хайрлах юм. Дээрэс нь сая манай профессор Гант Төмөр профессор хэлсэн яаж энэ говь бол маш эмзэг. Тэгээ яаж энэ чигээр нь авж үлдэх юм. Тэ авж үлдэх гэдэг ч асуудал. Гэтэл Марс гариг өөрөө хомс нөөцтэй гариг. Одоо дэлхий шиг биш. Ургамал байхгүй, агаар байхгүй, бидний амьсгалдаг агаар байхгүй. Тэгэхээр тэнд агаарыг бий болгох, ахаад хоол хүнсээ боловсруулах, тэр хөлтөө мөсийг цэвэршүүлж ус болгох гэд маш олон технологийн хөгжүүлэлтийг хийж байгаа. Энэ хөгжүүлэлт нь ерөөсө тэр Марс гэдэг биднээс хол байгаадаа биш. Тэр хөгжүүлэлтээс гарч байгаа инновацийн бүтээгдэхүүнүүд нь буцаагаад энэ дэлхийг илүү өр өгөөчтэй баг нөөц ашиглаж өр өгөөчтэй ашиглах тийм технологийн төвчлүүд гарч ирж байгаа хгүй. Энээс усны нөөц буюу тэр бохирдсон усыг хэрхэн цэвэршүүлэх юм, цөлжилтийг яаж зогсоох юм, хүмүүсийг хүнсний хомсдоос хэрхэн гаргах юм гэд инновацийн бүтээгдэхүүнүүд гарна. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ мэдлэгт суурилсан эдийн засгийг Монгол руу татах боломж нь манай говь байгаа. Тэгээ би одоо зүгээр жишээ ярихад сайн ярьсан манай ингээд малын бүтээгдэхүүнүүдийг яаж үн цэнтэй болгох юм гэж. Бидний одоо ингээд бэлчээрээ бодоод малаа бодох юм бол бид нар хүн төрөлхтнийг махаар хангах хэмжээний байх юм бол бид нар энэ одоо юу бэлчээрийг талхлаад дуусна. Бид нар тийм боломж авахгүй. Тэгэхээр илүү өндөр үнэтэй лагшиг бүтээгдэхүүн гаргах болчиход байна. Тэр нь юу гэхээр сансрын хоол буюу эсвэл гамшигын үеийн хоол. Өөрөлдвөл манай ингийн сүү өөрөө супер хүнсэнд орсон. Бидний судалгаа хийсэн баг. Бид нар өнгөрсөн жил Юта мужид одоо MDRS гэж Mars Research Station гэдэг газар бүтэн 14 хоногийн хугацаатай 6 хүний бүрэлдэхүүнтэй баг сансрын нисгчийн бэлтгэлд явахдаа бид нар өөрснөө борц, хатаасан арц, ингийн сүү эдрийг авч явсан. Тэгээд тэнд судалгаа хийгээд энэ бүтээгдэхүүнүүд хадгалахад удаан хугацаатай. Гэхдээ нөгөө нэмэлт химийн бодис хэрэглэдэггүй тий. Тэгээд сансарт удаан хугацаанд авч яваад сансрын хоол болох боломжтой эсхийг судлаад ингээд Марсын институт гэдэг байгууллагатай нийлээд энийг хэрхэн одоо сансрын хоол, гамшигын үеийн хоол болгож гаргах уу гэдэг энэ бизнес модель руу н оруулж. Шинэ энэ бол нэг жишээ. Хоёр дахь нь жишээ нь Монгол гэр. Монгол гэр бол нүүж болдог сууц. Гэтэл суурин хүмүүс дандаа нөгөө суур барьж байгаад ингээ хөдөлгөөнгүй сууц барьдаг. Тэгэхээр Монгол гэрийн загварыг сансрын сууц болгох буюу Марс гариг дээр амьдрах хүмүүсийн сууц болгох, хүлэмж болгох тийм инновацийн юм дээр манай инженерүүд жишээ нь ажиллаж байгаа. Энэ нь буцаагаад юу бол дэлхийд ямар ач холбогдолтой болох вэ гэхээр
маш бага нөөцөөр одоо эрчим хүч бохир усныхаа асуудлыг шийдсэн. Буцаад нөгөө усаа саарл усаа ашигладаг технологи бүхий ийм сууц гарч байгаа байхгүй. Энэ нь буцаад Монголын одоо энэ утааны асуудлыг, гэр хорооллын утааны асуудлыг шийдэх инновацийн бүтээгдэхүүнүүд гарна. Тэ? А бүр сүүлд нь одоо сая ганц хүмүүс профессор хэлсэн энэ аялал жуулчлалын. Өөрөөр хэлбэл тэр сансрын аялал жуулчлал гэдэг салбар чинь өөрөө 30 он гэхэд 18 тэрбум доллар эргэлдэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр чинь энэ сансрын аялал жуулчлал чинь нэг цөөхөн хідэн хүн л сар руу явах юм уу эсвэл тойрог замд орох тиймэрхүү аялал байна. Гэтэл Марс гариг руу явах хүн бол ойрын хэдэн жилдээ гарч ирэхгүй. Гэхдээ Марс гаригийг одоо очиж үзхийг хүсэж байгаа хүмүүс Монголын говьд тусгай сонирхлын ийм шинжлэх ухааны зориултад аялал жуулчлал хийн. Тэгээ яг ганц хүмүүс профессор хэлсэн байхгүй. Бид нар энэ бүтээгдэхүүнийг яг ийм онцгой байдлыг гаргаад Марс гариг дээр чинь ус байхгүй учраас тэрийг хүн чинь өдөртөө 3 давсанд орохгүй байхгүй. Та Марс гариг дээр маш хомос нөөцөд байна. Та 7 хоногт нэг удаа бараг нойтон сальфетгэр бие арчих хэмжээний тийм аялал хийн. Тэр өөрөөр хэлбэл бидний энэ говийн байгаа байдлыг нь тэр чигээр нь хадгалаад буцаад маш өндөр үнэтэй болгох тийм бүтээгдэхүүн гаргаж авах хэрэгтэй. А зөрүүлээд Монголд энэ ямар ач холбогдолтой байх вэ? Ганцхан эдийн засаг юм биш. Эдийн засгийнх нь бол хамгийн сүүлийнх нь ач холбогдол. Бид нар өөрсдөө шинжлэх ухааны эдийн засгийн хувьд хоцорч явж байгаа улс хэрвээ кластер болоод энэ сансрын судлалын кластер цэг болж чадах юм бол энэ шинжлэх ухааны ололтууд чинь өөрсдөө бид нар дээр ирнэ. Тэр хөрөнгө оруулалтууд нь өөрсдөө бид нар дээр ирнэ. Бид нар өөрсдөө мундаг инженергүй, бид нар өөрсдөө мөнгөгүй гэж болно. Тэр нөхдүүдийг энд Монголд авчиж судалгаагаа хийх боломжийг бид нар бүрдүүлснээр энэ дундын цэг болж. За ингэхийн бол бид нар боловсрол шинжлэх ухааныхаа салбарт өсрөнгөө өөрчлөлт авчирна тийм энэ дагаад өөрчлөгч. Тэгээд дээрэс нь энэ Монголын бахархал өөрчлөгдөнө. Бид нар ингээд 800 жилийн өмнө Чингис хаанаараа бахархдаг байсан бол одоо дэлхий дээрх Марс Монголын говь. Өөрөөр хэлбэл бид нар энэ түрүүний хэлдэг үнэн баггүй. Яг энэ онцгой байдлын бүр дэлхийд цор ганц гэдгийг харуулах брендинг хийх хэрэгтэй. Зүгээр л Монголын говь гэх юм бол зөндөө олон хэлсэн зүйл байгаа шүү дээ. Тэгээ бид нар энэ Монголын говь чинь дэлхий дээр байгаа Марс гаригаа гэж бүр цоошин брендинг хийж энэ дээр маш их хөрөнгө оруулалт татна. Тэгээд эцэст нь мэдээж энэ эдийн засгийн үр өгөөжүүд. Тэгэхээр бид нар энэ Монгол цоошин бахархалтай, цоошин брендингтэй болоод тэгээд шинжлэх ухааны хувьд кластер цэг болох юм бол энэ бол бидний одоо хөгжлийн бодлогын яриад байгаа гол цөм нь болохгүй юм. Тэгэхгүй тусдаа дэд бүтцийн асуудал, тусдаа малчны асуудал, тусдаа боловсролын асуудал гэж байхгүй шүү дээ. Энийг ингээд цогцоор нь шийддэг байх хэрэгтэй. Тэр цогц шийдэл нь өөрөө дэлхийн явж байгаа зүг байх хэрэгтэй. Бид нар дэлхийн ийшээ хөгжиж байхад өөр хөгжлийн бодлого ярих юм бол ахаал хоцроо шүү дээ, тийм. Тэгээ бид нар нэг ийм санаачлаг хийгээд явж байгаа энэ судалгаануудыг хийж байгаа 200 орчим залуучууд зөвхөн одоо говийн судалгаа хийж байгаа гэдэг тусдаа палеонтологч, археологч, геологч хүмүүс байгаа. Тэгээ ингээд одоо роботын судалгаа хийж байгаа инженерүүд нь тусдаа байгаа. Тэгээ хөтөлбөр, тэгээ аялал жуулчлал, бизнесийн модель гэдэг ингээд тусдан судалгаа хийж байгаа ингээд 200 орчим залуучууд ийм ажил хийгээ явж байгаа. Тэгээд одоо энэ миний сүүл их үү? Ахиж байх уу? Яг би тэгэхээр нэг бодчихсон нэг юм аль чи энэ говийн бүс гэлтгүй энэ бүсийн хөгжил Монгол улсын хөгжлийг ярихад энэ ойлголцол хамтын ажиллагаа маш чухал. Тэгээ энэ төслийг яриад явахаар хүмүүс ингэдэг байхгүй одоо Монгол одоо та нар ч говьд хийх гэж байгаа юм ба штэ. Тэгэхээр говьд чинь уул уурхайн компаниуд байгаа. Тэд нартайгээ зөрчилдөх үү гэж байгаа байхгүй. Уг нь бол энд ерөөсөө зөрчилдөх юм байхгүй. Нэг нь газар доорох баялагын үнцэнтэй болгож байгаа, нөгөөх нь газар дээрхийн үнцэнтэй болгож байгаа. Энд хамтын ажиллагаа бие биенийхээ үн цэнийг шээрлэх, хуваах ийм асуудал байгаа. Хамгийн чухал нь энэ төслийг хийхэд одоо таны хэлж байгаа үнэн бид нар хандлагын өөрчлөлт хийх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор одоо ингээл Монголын говьд Марсын судалгаа хийн гэхээр бүх хүн энэ модон жорлонгоос салаагүй юу Марсын яриавэ гэл ингээл холтчихж байгаа байхгүй. Тэгээ энэ ойлголцлын зүрийг арилгахгүй энэ орон нутаг хамтын ажиллал, бизнес, энэ уул уурхайн компаниуд гэдэг эдгээр хоорондоо хамтрах одоо ойлголцохгүй болвол бид нар ийм хэмжээний одоо дэлхийд үн цэн өгөх төсөл рүү нэг ойртох боломжгүй болчиход байгаа. Тэр хамгийн чухал юм бол одоо бидний ойлголцол. Тэгээ энэ одоо өнөөдөр энэ тайзан дээр ингээд яг ойлголцох хэвээр хүмүүстэйгээ суугаад хамт яриаж байгаадаа баяртай байна. За тэгэхээр баярлалаа. Үнэхээр телевиз үзэгчтэй хандаж хэлэхэд үнэхээр оролцоо мэдээлэл айгуу чухал гэдгийг би бол одоо өөрөө судлаач хүний хувьд бүр мэдрээд байдаг л да. Ялангуяа мэдээлэлээс маш их хоцордог. Манай одоо ялангуяа залуу үеийнхэн зөвхөн өөрсдийнхөө өдөр тутмынхаа ажил, хичээл сургуульдаа гэдэг. Тэгэхээр өнөөдрийн манай хэлцүүлгийн ялангуяа манай Амгалан баяр оролцогчийн панелистийн
хэлсэн мэдээлэлээс маш их зүйлийг залуучууд маань ойлгож авсан баг. Бизнесийн хандлага яаж өөрчлөгдөж байна уу? Өнөөдөр дэлхий хаашаа яваад байна уу, тийм ээ? Энэнд Монгол улс хөл нийлж алхахаас өөр гарцаагүй байдал үүсэж байгаа шүү. Энэнд бас та бүхэн оролцооч, дэмжээч, хамтраач гэдэг бас ийм гоё зүйлийг бодвол ярьлаа. Танд баярлалаа. За тэгээд төгсгөлийн асуултыг Цэрэн эдмэттэй хэлье. За тэгэхээр нэлээд туршлагатай болсон компанийн хувьд ер нь бүсчилсэн хөгжлийн энэ үзэл баримтлалын хүрээнд говийн бүс, оюутлогоо маань яаж бусад аймаг орон нутгатайгаа цаашид хамтарч ажиллах юм бэ те? Зөвхөн говийн бүсээр бол хөгжлөө та төсөөлөхгүй байгаа. Монгол улсын хэмжээний бүх одоо 21 аймаг сумдын түвшинд бас ямар одоо онцлог арга хэмжээ төлөвлөж байгаа вэ? Энэ талаасаа товчхон танилцуулаач. За баярлалаа. Маш сонирхолтой хэлцүүлэг болж байна. Энийг юу ч гэсэн эхлээд дурдах хэрэгтэй гэж бодож байна. За саяны Амланбаатар маань хэлдэг яг үнэндээ энэ олон тоглогчид, тал талын оролцогчдын хоорондын ойлголцол, хамтын ажиллагаа хамгаас чухлаа гэдэг. Магадгүй энэ зөвхөн бүсийн хэмжээнд гэлтгүй Монгол улсын хэмжээнд хөгжлийн асуудлаа бид нар ярихдаа энийг бол байнга санах хэрэгтэй хаа. Өнөө өглөө бид нар форум эхлэхдээ уламж шинжлэл хосолж байгаа урлагийн номероо хараад яг энэ тухай бодогч ирсэн. Сая Амланбаатарыг яриа сууж хат бас яг л энэ дахин толгоонд орж ирээд байла. Ингэний хоормог жишээ нь те сансрын хүнс болох тухайч гэдэг юм. Ингээ бодож суухаар бол үнэхээр олон боломжууд бидний өмнө байгаа гэж харагдаж байна. За би түрүүн бас нэг хальт урдаад өнгөрсөн те оюутлогоо компани үндэсний хэмжээнд хөгжлийн одоо түнш болно. 2023 онд бид нэр бизнесийн стратеги шинжилсэн 4 үндсэн тулгуур гаргасан. Тэр нь гол нь бол хамтдаа хөгжөө, бид хөгжлийн түнш байя гэдэг ийм одоо өөртөө ураа тавьж ажиллаж байгаа. За тэр хүрээнд өнгөрсөн хугацаанд бид нар үндэсний хэмжээнд хийсэн олон төрлийн нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалтуудаа үндэслээд өмнө аймаг орон нутагтаа хийсэн хамтын ажиллагаа, олон жилийн туршлага, алдсан онсон зүйлс дээрээс үндэслээд цаашаа бол Монгол улсын хэмжээнд нийгмийн хөрөнгө оруулалтаа юунд зориулах вэ, ямар стратегиэр явах вэ гэдэг одоо стратеги тодорхойлох ажил дээр яг одоо явж байна. Тэгээ бид нар одоо нөхцөл байдлын судалгаагаа бол яг хийгээд явж байна. Үндсэн 8 чиглэлээр тодорхой сэдвүүд дээр бид нар мэргэжлийн багаар одоо үнэлгээний ажил газар дээр хийгдэж явж байна. Тэгээ энэ болгон дээр үндэслээд бид нар бол өмнө аймаг говийн бүс цаашлаад Монгол улсын хэмжээнд оюутлогоо яаж хөгжлийн одоо түншлэгч байх вэ гэдэг чиглэлүүд маань улам тодорхой болно. Магадгүй дараагийн форум дээр бид нар бүр яг тодорхой чиглэлүүд, түншлэлүүд, хамтын ажиллагаануудаа эхлүүлсэн ингээ байж ах болов уу гэж бодож байна. Тэгээ энэ дотор бол яг түрүүний хэлээд байгаа одоо инновац шингэсэн байдал, ногоон хөгжил, доктортой байдал те хүний хөгжил энэ болгонд бид нар яаж шатанд нь ямар байдлаар орцох уу гэдэг маань илүү тодорхой болоод явах юм аа. Тэгээ би одоо бас бодож суужилаа. Сая энэ сансар судлалыг, ногоон хөгжлийг, технологийн хөгжлийг ингээд бүрдүүлэх суур үндсэн нөхцлүүдийн нэг нь зис олборлт байгаа тий. Тэгэхээр энэ бол бас бидний хэдийгээр яг уламжлалт хуучны одоо чиглэл шиг сонсогдож байгаа боловч уул уурхай маань яг үүндээ энэ шин технологи хөгжлийн суурь бол өөрөө зис байгаа даа тий. Тэгэхээр энэ чиглэлийн бизнест ажиллаж байгаа даа. Энэ одоо хилцүүлэлт оролцож байгаа их баяртай. Тэгээ бүгдд нь амжилт хүсье. За ингээд панелистуудаа баярлалаа. Бид хэдийн асуулт, ярилцлага ерөөхдөө өндөрлөг тийшээ хандлаа. Тэгээд та бүхний бизнесийн хэрэгжүүлж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслийн ажлууд тийм ээ энэ бүх судалгаа шинжилгээний ажлуудад бол амжилтын дээдийг өрөөе. Тэгээд өнөөдөр та бүхэн манай хилцүүлгээс говийн бүсэд бизнес хөгжлийн ямар боломж байна? Ялангуяа бизнес хөгжлийн загвар нь юун дээр илүү анхаарах ёстой вэ гэдгийг анхаарч мэдэж авсан байх гэж бодож байна. Ялангуяа ирээдүйн хөгжлийн одоо алхамд тийм ээ хөл нийлэх ёстой шүү гэдгийг манай судлаачид, манай бизнес эрхэлж байгаа бизнесийн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг байгууллагын төлөөлөл маань одоо бас нэлээд тодорхой мэдээлэлтэйгээр одоо дамжууллаа. Ингээд та бүхнийхээ ажилд амжилт хүсье. Тэгээд говийн бүс Монгол улсын бизнесийн одоо бүхий л төвшөнд бизнес одоо тийм ээ хөгжин дэлгэрэх болтугай. За энэ бизнесийнхаа хөгжлийг бас олон нийтэд хүртээмжтэй, ялангуяа иргэдтэй хүртээмжтэй, зорилтод бүлэгт хүртээмжтэй байдлаар хөгжүүлэхэд бас төр хувийн хөвшил, иргэний нийгмийн байгууллага, хувь хүн за тэр дундаа залуучууд маань манлайлан оролцож байгаа залуучуудаа бас төрийн байгууллага
төр засаг маань бас дэмжин ажилладаг байгаасаа гэж бол би хэлмээр байна. Ингээд та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн хэлцэл өндөрлөө.